За одоо бид бүхэн харж байгаа нь боддоо тууруулан энэ хоёр давхар хаавсан барилгууд байна. Одоо яг энэ бид бүхэн харж байгаа энэ 11-р хорооллын бүх барилгууд одоо Сүнжин Гранд зочдлын захирал Дүүрэн Эрдэнэтийн Урлан Тэрэд компаниас одоо гарч явсан мөнгнүүд байгаа ш. Ер нь бол тэгээд зарим одоо санхүүгийн тайлан, санхүүгийнх нь бичиг баримтыг шалгаад үзэх юм бол бүгд одоо Америк нэгдсэн улс Microsoft компани ивент итгэлэгтэй холбоотой асуудалж бас байгаа. Ер нь бол Microsoft компани ерөнхийлөгч Билл Гейтсийн Эрдэнэт төгсөн $250 сая чинь зүгээр нэг өчөөгөө мөнгө биш байна л да. Монгол орныг хөгжүүлэх, дэлхийн дахныг хөгжүүлэх маш нууц төлөвлөгөө явсан гэдгийг бас ойлгох зүйтэй. Харин энэ мөнгийг дураараа одоо захиран зарцуулсан Эрдэнэтийн зөвшөөрлөгөөр өөрийнх нь уран барилгын төслүүдийг хувь хүнд өгж одоо бариулсан явдал бол тун хайхрамжийн явдал болсон. Нэгд хоёрт энэ барилгуудыг барихтаа дандаа газрын хөндөд ороос барилгын материалуудыг одоо гаргаж өгж авснаас болж одоо маш олон хүн газар доор барьцаанд байгаа шүү. Нэг тодруулж хэлэхэд энэ 1997 оноос эхлээд Монголд такси баазууд байгуулагдсан. Одоо хувийн такси баазууд завхны уран сумын нэрээр нилээдгүй одоо хүмүүсүүд одоо хувилдааны замаар Дүүрэн Эрдэнэтийн маш их хэмжээний такси одоо машинуудыг одоо Солонгос мөн одоо Япон загварын машинууд байгаа шүү дээ. За эдгээрийг одоо такси баазанд одоо хөдөлсөн одоо тийм асуудал байгаа. За ер нь бол тэгээд 8,000 ширхэг ижил төстэй одоо машинуудыг таксины зориултаар Монголд одоо хөдөлсөн маш одоо аюултай хулгайч нар байсан. За эдгээр машинууд ямар замаар хөдөлгдсөн гэхээр ерөөсөө мафийн зориултаар хөдөлгдсөн байгаа. За мафи гэдэг чинь зохион байгуулалтын гэмт хэрэгтэнгүүдийн хувилдааны эдийн засгийн бааз суурийг л одоо хэлж байгаа шүү дээ. Тэгээд энэ 8,000 машиныг яаж гаргаж авсан гэхээр газрын хөндөд доогуур гаргаж аваад за энэ 8,000 машин гараа явчихжээ. Ингээд 97 оноос эхлээд 2010 он хүртэл зарагдсан байгаа 8,000 машин таксины чиглэлээр. Тэгээд энэ машинууд гараа явахад оронд 8,000 хүн нас болсон. За ийм аюултай юм байгаа шүү. За энэ 8,000 хүн одоо бүгдээрээ газар доор юу нээж ин гэж гавлан ясна байж байгаа шүү. Ер нь бол 8,000 ширхэг хүний гавлан яс байгаа гэдгийг бас ойлгох нь зүйтэй. Тийм аюултай байдаг байхгүй. Нэг машин гаргаж авахд л оршуулгын газар доогуур хөндөөгөр нэг машин гаргаж авахд нэг хүн нас ордгийг ойлгоорой. Яг тэгээд 8,000 машин гаргаж авахд 8,000 хүн нас ордгийг маш сайн ойлгох. Нэг юм авахд л нэг хүнийг барьцаанд үлдээдэг байхгүй юу ер нь бол. За тэгээд ойлгочих монголчуудаа. Ямар амар үйл явдал болсон. Одоо энэ барилгын материалуудыг бүгд одоо гаргаж авахд газрын гүнээс гаргаж авахд бүгд нас ордог. Нэг тонн ч юм уу 100 гаруй тонн барилгын материалыг газар доороос авахд маш олон 100,000 хүн нас болсон гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Өнөөдрийн энэ цэнхэр толбыг тусгай офицерууд хариуцж байгаа. Сэлэнг аймагт маш одоо аюултай үйл явдал болсон өнөөдөр 2025 он 5 сарын 7 өдөр одоо маш хүчтэй одоо ширүүн үер буусан. Үерээс болж 2,000 айл өрх айл урсаж алга болсон. Маш олон мянган хүн өгсөн гэдгийг одоо ойлгох хэрэгтэй. За энэ мэдээлэл өнөөдөр дамжуулсан байгаа шүү.